чинь болохоор ID science дээр 7-8 магадгүй 7 гэж гардаг юм даа юм. За 7 тэгээд рубрикээр үзэхээр 7-8 гэдэг нь өөрөө 32 оноо буюу чи бүх зүйлийг бие даах чадвартай, эрх зүйлэн бодох чадвартай, барай хамтарч ажил тэмээ дуусгын гүйцэтгэх хийх чадвартай ч гэдэг юм. Ингээд тэр хүүхдээ рубрик оноо ингээ гараад ирнэ гэсэн. Энийг л бид нэр эцэг эхчүүдэд тайлан болгож өгөх гээд байна. Тэгэхээр та нар тэр хүүхдийн ингээд тодорхойлтыг бичих шаардлагагүй. Тэр нь юу вэ гэвэл рубриктэй нөө. Үйлдвэрлэлээр харьцуулсан, харгалзуулсан рубрик тайлбар байгаа. Тэр чинь тэр хүүхдийн чадварыг үнэлчихэд байна гэсэн. За ингээд ийм үйлдвэрлэлийн репорт картаа бид нар өгье гэдэг дээрээ тохирсон. Одоо энийг өгөхийн тулд багш нараа та нар юнит план нэрээ одоо энэ 10 сарда ядарч юнит планаа зэрэгцүүлээд бичиж явуулчаа. Ерөнхийд нь танарт хуучин 4 хуваацсан хуучин юнит план ч байгаа. Толгойд ч байна. Ерөнхийдөө хичээл яаж явахгүй, яаж зохион байгуулсан, аль аль улиралд юу юу үздэг вэ та нар бүгд мэдчихэж байгаа. Тэрэн дээрээ